За энэ удаагийнхаа хичээлээр та нартаа ийм гоёл зааж өгөх гэж байна. За би энэ оймсон дээрээ хамгийн сүүлд ингээд дэгээ зүгээр гоёлын нэхээс гаргасан. За энийгээ би бас энэ малгайн дээрээ гаргасан. За энэ малгайн дээр бас гаргасан. За энд болохоор манжаадаг маань нэг нэгээр дууссан байгаа. Тэгээд энэ гоёлын нэхээсээ гаргаж өгсөн энэ малгайн дээрээ. За энэ болохоор манжаатаг маань дандаа хасахаар нэхэж өгөөд нэг болгонгуудаа нуглаад энд нь ингээд ойсон байгаа. За тэгэнгүүтээ дэгээ зүгээрээ энэ бондгортой гоёлын нэхээсээ гаргаж өгсөн. За хос зүгээр болохоор ингэж гаргаж ирсэн энэ малгайныхаа манжаатгийг. За тэгвэл энэ оймсныхоо төрөн дээр гаргахдаа та нартаа энэ арга зааж өгье. Ийм гоё ганган нэхээс байгаа. За энэ оймсны төрийг дуусгахдаа хийж өгсөн байгаа. За одоо энд би төрийг нэхээд хос зүгээрээ ингээ хаалтаа гаргаад ингээд дууссан байна. За дуусчингуудаа энийг цааш нь татаж гаргаад буцаагаад за энэ маань төрийн маань ингээ эргээд миний гаргасан энэ гоёлын нэхээс маань гадна талдаа гарах учраас төрийгээ эргүүлэхээр би нэгж байгаа энэ оймсныхоо дотор талд нь энэ бондгоруудаа гаргаж өгнө. За тэхийн тулд 3 гогцоо авна. 1 2 3. За одоо 3-ыгаа авчингуудаа энэ хоёр руу буцаач хийж өгнө. За дараагийнх дээр сайн харагдана. Энэ эхнийх учраас бас эхний гогцоо учраас сайн харагдахгүй байна. Ингээд буцааж хийж өгөөд шууд татаж гаргаж ирнэ. Тэгэхээр энэ бондгор нь ингэж үсэж өгч байгаа. За одоо хоёр бондгорын хооронд 2 гогцооноос авна. За би энэ оймсны төрийн дээр их нөгөө дэлбгэр болчихно гэд эхний энийг алгасаад шууд энэ хоёр дахь руу хийж байгаа. За ингээд 1 2. За 2 ингэж аваад 3 дахь дээр бондгороо гаргаж өгнө. За бондгор гаргахын тулд ингэчгээд 1 2 3. За одоо хараа энэ тэгээд энэ хоёр руу хийж өгөөд зүүм нь алтарчлаа. За энэ харагдчихэв нэ хараа. Энэ тэгээд энэ хоёр руу давхар оруулж өгнө. Ингээд за татаж гаргаж ирсээд дахиад энэ хоёрыгоо нэгтгэнэ. За тэгэнгүүтээ энэ анх оруулсан нөхрүүгээ хийгээд шууд татна. За ингээ гаргаж
гаргаж байгаа юм бондгор маань гарч гэлж байгаа. За энэ би эхний нэгийг алгасаад энэ дээрээс авч байгаа. Гогцоо алганаас авахлаар төрийн маань айгүй дэлбэр болчих гээд байгаа учраас би ингэж авч байгаа. Тэгээ өөртөө та нар маань хаанаас нь яаж авал одоо цохимжтой байна. Тэрүүгээрээ бондгор хоорондын зайгаа тооцоолоод бондгороо гаргана. За 1 2 3. За энэ 2 руу хийлээ. За дахиад энэ 2-ыгоо нэгтгэлээ. За тэгэнгүүтээ буцаад нөхрүүгээ хийгээд шууд татлаа. За ингээд энэ маань гарч ирж байна. За би нэгийг алгасаад 1 2. За 3 дахь дээр 3 гогцоо авна. 1 2 3. За одоо энд нэг гурвалжилж харагдаад байгаа хэсэг байгаа зү. Энэ хоёр руу зүг оруулна гэсэн үг. Эхнийх рүү орчлоо. За хоёр дахь руу н орчлоо. За татаж гаргаж ирээд нэг утас маань гарч ирсэн байна. Нэг нь алга болчихлоо. Эргээгээд татаад. Давхар утсаар нэгж байгаа учраас. За ингээд. За одоо хоёрыгоо нэг болгоно. За тэгэнгүүтээ анх нөгөө нэг хийсэн энэ нөхрүүгээ оруулаад шууд ингээ гаргаж ирэнгүүт. За энэ бондгорууд маань ингээ гарч байгаа. За одоо бол ойлгомжтой болсон уу? 1 2. За 3 дахь дээр би бондгор гарах. 3 гогцоогоо авна. 1 2 3. За энэ хоёр руу хийгээд тэгэнгүүтээ дахиад хоёрыг нэг болгоод анх хийсэн нөхрүүгээ хийгээд шууд татаж гаргаж ирнэ. За ингээд бондгор нь үүсэж байгаа шүү. За ингээд би тойруулж нэхэд төгсгөл хэсэгтэр та нартай ямар болсноо харуулъя. Нэг 2 3. За энд бол айгүй тод харагдчихээн сул авцсан учраас энэ хоёр руу хийгээд татаж гаргаж ирээд дахиад хоёрыгоо нэг болох нь эргээд үндсэн нөхрүүгээ хийгээд эргээг татаа гаргаад ирэхэд бондгор нь үсээд байгаа. За би энэ малган дээр болохоор энэ хоёр бондгорын хоорондох зай арай уртагаа үсттэй. Ингээ хоорондох зайгаа өөрөөсөө яаж авах нь үү те? Тэгээд дараа нь ингээ адил хэмжээтэй нэхэд явна. За ингээд гүйцэтгчлээ. За одоо дуусгана. За дуусгахдаа ийшээ зүгөө оруулаад буцаагаад ингээд татчихна. За төгсгөл бол цэвэрхэн дуусгах хэрэгтэй. За ингээд ингээд одоо утсаа
нууж өгнө. За энэ маань эргэлдэх учраас энийгээ би одоо энэ талд нь нууж өгнө. Одоо надаа бас энэ дотор талд энийгээ бас нууж өгнө би. За энийг ингээд дараа нь хичээ. За амарч яасан ингээ хичээл маань ийм болж дуусч байна. За. За ингээ бондгор гаргахыг зааж өглөө. За тэгээд дараа нь бас энэ малган дээр ийм бондгор гаргасан байгаа. За энийг хос зүгээрээ гаргасан ч болдог, дэгээ зүгээрээ гаргасан ч болдог. За дэгээ зүүнийх нь миний бодлоор маш цэвэрхэн гараад идэг. Тэгээ энийг би дэгээ зүгэр хийсэн. За энийгээ дараагийн хичээл дээр бас та нартай хичээл болгож оруулна. За ингээд энэ хичээл маань дуслаа. Баяртай.